Чингэлтэй дүүргийн хэмжээ нийтдээ 92 айл өрхийг одоогийн байдлаар нарны эрчим хүчинд бүрэн хангаад тэдгээр иргэд маань төвийн шугамтайгаа гэрээ байгуулж илүүдл эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлэх ажлуудыг хийж эхлээд байна. Иргэдтэйгээ уулзтууд хэд хэдэн онцлог зүйлүүдийг ярьж байна. За өглөө босож гал төлөх шаардлагагүй болсон байна. Орой одоо төлс нүүрс бэлдэх шаардлагагүй болсон байна. Хүүхдээ угаарчих үед санаа зовох явдал байхгүй болсон байна. За мөн одоо үнэрнээс эхлээд ахын одоо ариун цэгэр маш олон одоо талаас сайн талууд байна гэдгийг иргэд ярьж байна. Цахилгаан хязгаарлалт одоо хязгаарлагдсан хэдий ч нарны эрчим хүч холбогдсон айл өрхөд бол дулааны алдагдлалд ороогүй байна. 49 сургууль дээр хийж байгаа туршилт маань одоо үр дүн өгж байна. За энэ үр дүнгээс хамаарат бид нар бусад сургуулиуд, цэцэрлэгүүд, өрхийн эмнэлгүүд, хорооны барилга, спорт салбарууд дээр нарны эрчим хүчийг суйрлуулчих юм бол татаас авдаг бол бүр цаашлаад хүүхдүүд амарцсан үед. За мөн одоо зуны урт өдрүүдэд илүүдэл цахилгаанаа төвийн шугамд нийлүүлэх. Тэрвэрээ буцаагаад одоо магадгүй санхүүжилт авах, мөнгө авах, эсвэл одоо бусад зардлаа одоо цахилгааны зардлаасаа хасах болцоо үрдэнэ гэсэн үг.